Сайн байцгаана уу? Би Бат шиг байна. Яг одоо 2015 оны 9 сарын 27-ны өдөр, бүтэн сая өдөр. Тэгээ 20 цаг 21 минут болж байна. Улаанбаатарын цагаар. Энэхүү видео нь миний Бат шиг гэдэг YouTube channel-ийн апдейт видео. Энэ видеон дээр би та бүхэнтэй юу ярихыг хүссэн бэ гэхээр яагаад өнгөрсөн хугацаанд таг чиг болцсон бэ? Энэ талаараа ярихыг хүсэж байна. Тэгээд одоо видеонод аплод хийх үү тэр цагаас тэгээд үүнийг ярьж байгаа хооронд би та бүхнийг бас үүдахгүй үднэс бэкграунд нь бас нэгэн параметр үзүүлэх хүсэж байна. Ярьж байгаа хоорондоо бэкграунд нь одоо бичих параметр нь болохоор C++ параметр дээр би жижигхэн screen saver маягийн параметр OpenGL ашиглаж параметр үзүүлэх гэж байна. Одоо яг энэ бэкграунд дээр бичиж байгаа бол яг миний бичдэг одоо ижийнхэн нормал хурд биш. Би яг одоо бол keyboard дээр хургаач хөргөөг байгаа. Яг одоо энийг миний урдаас бичээд бэлдчихсэн робот миний өмнөөс одоо энэ параметрыг бичиж байгаа. Энэ хөр бэкграунд одоо энэ параметр бичиж байгаа. Энэ параметрыг би өнгөрсөн хугацаанд бас бичлээ. Сүүлийн данагт. Энэ хөр параметрыг би онцгойлон YouTube видео хийхэд зориулсан. Хаяа би ямар нэгэн видеонууд янз янзын параметрыг би яасан гэж хийж үзүүлэхийг хүсэж байгаа. Жишээлбэл JavaScript параметр ч юм уу ямар нэгэн параметрыг. Гэхдээ тэрнээс өмнө би хилээ заагаас сурчвал нь миний видеог үзэх хүн илүү олон болох болоо гэж бодож байна. Дараагийн видеонуудыг хилээ мэддэг хүмүүс иймэрхүү болон видео үзэл бас илүү сонирхолтой. Миний бодлоор бол тэгээд өнгөрсөн хугацаанд C++ параметр яагаад заахаа болцсон бэ гэсэн асуулт надад маш олон ирсэн. Facebook, YouTube channel-аар аль-алангаар нэрсэн. Google search хийсэн. Би яагаад C++ параметр зааж агаад болцсон бэ? Энэ талаараа хэлэх юм бол жоохон инээтэй шалтгаантай. Яагаад гэвэл би тэр үед нэг хинч намайг үзэхгүй байна гэж бодсон. Өдөр болгон би болно хичээгээл ямар нэгэн видео заавал оруулна гэж таа. Өдөр болгон би суугаад видео аплод хийдэг байсан. Тэгсэн чинь нэг ч коммент YouTube дээр ирээгүй. Тэгээд би магадгүй хитрхи өөдөртэй зааж байгаа эсвэл хитрхи идэлтэй юм яриад жоон толгойг нэргүүлээд байгаа юм болоо гэж таад би видеог болцсон. Тэгээ яг намайг видеог болоод нэг сар орчим болсны дараагаас гэтэл надраа маш олон холбогдож гисэн. Яагаад заахаа болцсон юм бэ? Яагаад C++ заахаа болцсон юм бэ гэд. Одоо тэгвэл тэр хүмүүсээ орж хэлэхэд би C++ параметр видеог одоо үргэлжлүүлэн заахаар шийдсэн. Одоо дараагийн 7 хоногоос гэтэл би аплод хийж эхлэх бах. Заримдаа би Linux дээр зааж магадгүй. Яагаад тэгэхээр би Windows дээр ер нь бол параметр бичдэг. C++ параметр биччихэл би Windows дээр хаяа суудаг. Ихэвчлэн ер нь Dota тоглох гэж би бол Windows асаадаг. Desktop компьютераа бус цаг үед дээр би ихэвчлэн ноутбукн дээр Linux дээр хамаг ажиллаа хийдэг. JavaScript параметр бас заагаасаа гэсэн маш олон хүн байгаа. Тэдгээр хүмүүстэй зориулж хэлэхэд би хоёр л одоо C++ JavaScript хоёулангийн нэг дор одоо заагаад ажиллаж чадахгүй жоох хэцүү. Тэгэхээр би ямар ч байсан 7 хоног болгон би бол эх 7 хоногс 7 хоногор би заавал дорож 5 видео аплод хийнэ гэдээ одоо амлаж байна. Ангартл ямар ч байсан 5 видео өдөр бол 7 хоногор би ямар ч байсан 5 видео доотлон аплод хийх болно. Тэрний 2 JavaScript, 3 C++ ч юм уу эсвэл мэдгүй 5 C++, зарим 7 хоногт 5 JavaScript гэх мэтчлэн явах. Тэгээд үүгээр миний өнөөдрийн видео дуслаа. Хэрвээ C++ параметр болж үүний харс энэ видеог үзэж таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд чи C++ параметр биш байдаг ч гэсэн JavaScript